сайн үзэгчтэй тоо зочны ярилцлага хүрж байна. Тэгэхээр өнөөдөр манай студид хүндтэй нэгэн зочин ирсэн байгаа. Та бүхэндээ зочноо танилцуулъя. За Мөнх Тэнгэрийн онс гигантэн мөнх саруул хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэндээ бас энэ өдрийн мэнд хүргье. Тэнгэрлэг заяад Монгол түмэндээ дахин уулзаж энэ сайхан ерөөлөө айлдах боломж цаг зав гаргаж өгсөн танай телевизийн хамт олон талархаж зон олон минь одоо энэ хэм олон байхын үднэс энэ ертөнцийн элч болж ирсэн энэ одоо тодорхой мэдээллийг өгөх зорилгоор танай нэвтрүүлэгт би хүрэлцэн ирсэн байна. За баярлалаа. Тэгэхээр үзэгчтэй бид бүхэн бас мөнх саруул гигантэнтэй та бүхний хоёр дахь удаагаас дэлгэцээрээ дамжуулан бас уулзуулах гэж байгаа. Тэгэхээр юуны өмнө бас мөнх саруул гигантны талаараас товчхон мэдээлэл хүргэх зүйтэй байх. Яагаад тэгэхээр өмнө нь бас манай үзэгчид бас үзэж амжаагүй байгаа бол та бүхэнд хүргэхэд за Мөнх Тэнгэрийн одоо илч хийгдэж явдаг. За мөн одоо Чингис хааны болоод бусад өвөг дээдсийнхээ сургаалыг бас ард түмэндээ таниулж айлтгаж яваа ийм их үйлсийг одоо үйлсийн төлөө хүчин төсгөж яваа ийм гигантэн байгаа. Тэгэхээр одоо таны үйл ер нь бас ямар үйлээс эхэлсэн бэ гэдэг асуултаар хоёулаа яриагаа хэлье. За миний үйл одоо Мөнх Тэнгэрийн даалгаврыг авснаас жилийн дараа одоо жинхэнэ одоо үлийн эхлэлийг хийж эхэлсэн. Тэгээд энэ эхлэлийг үл хийхдээ одоо гал гэж юу ямар учиртай. Монгол түмэн ер нь яагаад галыг шүтдэг юм? Одоо энэ галын бэлэгдэл одоо юунд оршдог юм гэдэг энэ зүйлээс одоо эхэлж Монгол түмний одоо галыг буюу Тэнгэрийн галыг асах үйлээр эхэлж 6 сарын 13 оны 6 сарын 31-ний өдөр энэ их үйлийг хийсэн. Тэгээд их үрсийн баярын өдөр энэ одоо Монгол түмний хур буйныг дуудаж Монгол мөнгөн дэвсгэртүүдийг амьлуулж Монгол эр хүний хиймэр сүлдийг өргөж одоо шонхор морь чон гурвыг одоо амьлуулсан их сүлдээр их галын хүчийг агуулыг би 21 хүний бүрэлдэхүүнтэй одоо хийсэн байдгийг. Намайг одоо 21 дээдс бархтыг чи тэр цагт олсон байж энэ үлийг хийх ёстой гэж ингэж 21 буюу 3 гэсэн энэ галын бэлэгдэл 3 галын бэлэгдлэр ингэж босч энэ үлээсэн. Тэгээд энэ үлэн дээр одоо Монгол хүний эр зараг баатарлаг хиймэр тэр хаан хүн байхын очиг утга тайлгдсан байдаг. Энэний одоо дэлгэрэнгүй мэдээллийг бол удахгүй би бас радио телевизээр одоо нийт Монгол түмэндээ хандсан тусгай нэвтрүүлгээр гаргахаар төлөвлөсөн байгаа. За тэгээд дараагийн үйл нь болохоор усны үйл буюу одоо цэнхэр хадагны үйл. Эхнийх нь галын үйл буюу улаан хадагны үйл эхэлсэн. За тэгээд монголчуудын галыг эхэлж бадраагаад усны үйл рүү орсон. Тэгээд усны үйлийг Сүхбаатар аймгийн одоо холбоо 2 нуур буюу Хөөс Ширээт нуур гэж энэ газар очиж Монгол одоо газар нутагт оршин байгаа тэр усны их сувгийг одоо нээсэн байдаг юм. Тэгээ тэр их сувгийн суурин дээр тэр 2 нуурын голыг одоо үлцгийг хийгэр холбосон тийм 2 нуур байсан. Тэгээ тэр 2 нуурын их бол 92 нуурын ихийг одоо бохилж оршоосон тэр нуурын их сувг байсан. Тэгээ тэр сувгийг одоо тайлж нээж ингэж цэнхэр хадаг буюу энэ орчлон ертөнцийн Монголд энэ газар нутагтаа оршиж байгаа тэр усанд байгаа нууцыг задлж усаар одоо Монгол түмнийг ариусгах 2 дахь үйл маань эхэлсэн. Ногоон хадаг буюу газар дэлхийн хувьгшгийг одоо их хаан уул гэж эзэн Чингис хааны одоо өөрийнх нь өвлжөө байдаг тэр газар очиж одоо энэ газрын хувьгшгийг газрын буян ногоон хадагны ирээлийг ард түмэндээ дуудаж одоо өгсөн байдаг. Тэгээд тэр хайрхан бас их сонирхолтой тийм их содон хачин тийм хайрхан байсан. Тэгээд тэр хайрханд анх эхлээд намайг төлхөр болсны дараа 8 сард одоо тэнд очио гэж би очиж исэн. Тэгээд очиж явахад уруудад намайг одоо өглөг буйнаа өгчөөд өөрийгөө таниулчаад уруудаж явахад маань чи эргэж хараа дээшээ алах буцаад дээшээ алах гэд. Тэгээд ингээ алган дээр бүр газрын зургийг ингэж бүр ингэж хавсарт дэлгэж харуулад байдаг. За энэ одоо юу харуулдаг вүлээ гэд бодоод олохгүй зад ингээ харсан тэр хайрхан нэг л газраас Монголын газрын зургийг дэлгээ тавьчихсан юм шиг бүр уул устайгаа хангай говьтойгоо гэж харагддаг тийм бүр дэлгэцсэн Монголын зураг газрын зураг шиг тийм хайрхан байсан. Тэгээ тэндээс одоо надад Далай хааны 70 хэлээр тайлах шид хүчийг танд өглөө гэж их эзэн хааны сууж байсан сэнти гэж тэр хажууд нь байсан чулуун сэнти дээр намайг буулгаж энэ их хүчийг цааш нь авч энэ зүйлийг одоо хийж бүтээхийг урам зориг тэр шид хүчээ өгсөн байдаг. Тэгээд тэрний дараа одоо тэрхийн цагаан нуур буюу Арангад байдаг тэрхийн цагаан нууранд очиж би одоо Ижи тэнгэрээ аргадаж сүүн тэнгэрийн хов хөшиг буюу цагаан хадагны хүчийг энэ газар дэлхийд буулгасан байгаа. Тэрх гэдэг үг маань тэнгэр эхийн аршааныг хүртээ гэсэн
утга юм билээ. Тэгээд монголчууд тэр тэрхийн цагаан нуурын аршаанаас хүрдэг юм бол тэнгэр эрхийн аршаанаар угаагдаж ариусгах юм аа гэдэг тэр бүх зүйлийг бас нээж тайлсан байгаа. Тэгээ отгон тэнгэр хараханд очиж шар хадагны үүлээ хийж одоо нарыг амьлуулж энэ ертөнцийн 5 тэгш хүсэл гэж байдаг. Тэр 5 тэгш хүсэл буюу 5 өнгийн хадагны хүчийг энэ ертөнцид ерөнхийдөө болгосон. Тэгээд тэрнийхээ хүчий дээр одоо цаашлах үйлэндээ ахиж орсон. Энэ бүх үйлийг та одоо юуны төлөө, хэний төлөө, ямар ач холбогдлын өгч одоо хийдэг юм бэ? За энэ үйл маань одоо надад ирсэн ертөнцийн тамганы одоо захиалга буюу тэр ертөнцийн тамгыг таньж олох үйл байсан. Тэгээд миний хувьд бол одоо ертөнцийн эзний даалгавраар ирсэн хүн би бол энэ ертөнц эзэнтэй байдаг. Энэ ертөнцийн эзэн цаг дор чи буух ёстой, чи энд үйл үлдэх ёстой. Монгол түмнэр дамнаад энэ дэлхийн ертөнц хүн төрлөختнийг чи засах үүрэгтэй. Тийм учраас энэ ертөнцийн тамгыг эхлээд монгол хүний гарт буюу оюун санааны хүчээр монгол түмэнд одоо өгөх ёстой. Тэр хүч нь одоо солонгийн 7 өнгөний бэлэгдэл буюу 7 бурхан одны хүч. Тэр дотроо дундтлын 5 одны хүч нь энэ 5 хадагны өнгөөр оршсон бэлэгдэл байдаг юм а гэдгийг одоо тэрний нууцыг тайлсан. Та ер нь хизээнээс яг өндөр гэгийн гэдгийг мэдсэн бэ өөрөө? Би өндөр гэгийн гэдгээ одоо 2012 оны 8 сарын 27-ны өдөр надад одоо яалтчгүй тэр хүний зүйлийг очиж авах ёстой гэдэг мэдээлэл ирсэн. Тэрнээс өмнө бол одоо би Өвөрангай аймгийн хүн шүү дээ. Тэгээд Өвөрангай аймагт одоо өндөр зан газрын гэрэл төвшөө босох яг нэг дуусаагүй тэр үед би тэр мэдээллийг авсан байдгийг. Тэгээд явж исэн чинь тэр хөшөөний хажуугаар гарсан чинь чамд өндөр гэний бүх зүйл байгаа. Чи одоо өндөр гэний нууцыг тайл гэдэг тийм даалгавар авсан. Тэгээд ямар нууцыг би хаанаас тайлах вэ гэхэд төхөн хийдэд очиж нууцын тайллыг олж ав. Тэнд сүлд соёмбны нууц байгаа гэж. Тэгээд би 9 сарын 9-нд явсан байдгийн. Төхөн хийдэд очиж тэгээ намайг очихоос өмнө тэнд очиж тийм мэдээллийг ав, энд очиж тийм үгийг олцохоор тэнд очиж адис ав, тэнд очиж одоо Монгол түмнийг өргөө гэсэн ингээд даалгавар одоо бичээтэй, хууль шиг бичээтэй тийм зүйлүүдийг буулгасан байна. Тэгээ тэдний өдөр тэдэн цагт очио гэж. Тэгээд тэр одоо тэнгэрээс буулгасан үйл маань одоо миний өөрийгөө нотлох буюу өөрийгөө ногоон дээрх өндөр ингэж нотлох нэг баримт бол төхөн хийдэд байгаа тэр холбоо 2 мод. Одоо өндөр гээ ногоон дээрх 2 бол энэ ертөнцид үрд ингэж холбогдож явсан. Холбогдохч болно. Холбогдож энэ ертөнцийг энэ хувь гүшгийг одоо түм олонд хүртээх болно гэж тэр мотоор одоо баталж нотолж үлдээсэн байдаг юм байлаа. Тэгээд тэнд очиход намайг одоо нууцтай холбоотой зүйлийг олж хараа гэж. Тэгээд би өндөр гээний номын давцан дээр хөргөөж хүчээ аав гэж. Тэгээд тэн дээр хөргөөхийн тулд би дээлээ энэ талтанд тавиад энэ талд нь одоо хувцаан тавиад тэгээ хөргөөсөн. Маш их мантай, битүү мантай тийм одоо будан татсан тийм өдөр байсан. Тэгээ тэр хувцаа энэ тайл тавьчаад хөргөөчвөл ирээл энэ хувцаа өмсвөл дээлээ авах гэсэн чинь миний дээлийг өр хөтөл хувингаар ингээд ус хийцэн шиг сар гэл ингээд ус гоожвол ямар ч тийм усгүй газар тавьсан байхад тэгж одоо бас нэг талдаа таниулсан юм байлээ. Би тэгтээ тэр ерөнхийдөө маш их гайхаж хүлээж авсан. Гэвч ямар сони юм бэ? Яагаад энэ дээл ингээд норч хэн авчираад ус хийж өгөө гэж ийм их сонирн байдалд яг олонний нүдэн дээр бас тийм зүйл болж исэн. Тэгээ тэр нөгөө хөлийн мөрөн дээр гიშгэж хүчээ аваа гэд минийх нүү жижигхэн хөлж хоёулангийн тавихтал яг таарч байгаа. Тэгэл авахд мөнх тэнгэр мандалтгаа гэсэн үг одоо монгол бичгээр тэнд бичигдэж одоо миний нууц эхэлж өндөр гэний үлдээсэн тэр хур гიშгийг тайлах тэр буян надад ирж исэн. Тэгээ агууд орж адис аваа гэж агууд ороход одоо өндөр гэгээ ийм хүн байсан шүү гэж ингэж тэр агуугаас одоо өөрийгөө бүр ингэж хүүр толдож байгаа юм шиг надад харуулж. Тэгээд одоо чи миний уулыг үргэлжлүүл цааш нь гүйцэх хүн гэж олон зүйлээр нотолсон байдаг. Тэгээ нотолж бичигдсэн зүйлүүд бол ариун их вэ. Тэрийг би явцын дунд одоо дэлгэрэнгүй мэдээлэлээр ард түмэндээ хүргэнэ. Та бас яг ингээд тэнгэрээс надад мэдээлэл өгдөг. Энд тэнд очиход ингээ уул уснаас би мэдээлэлээ авдаг гэдэг ингээд тэгэхээр энэ бүх мэдээллийг ер нь та хаанаас авдаг юм бэ? Энэ зүйл маань одоо би нэгэн тийм ертөнцийн элч учраас энэ ертөнцийн юмс үзэгдэл амьтай буюу амьгүй бүх зүйлтэй харьцах тийм чадвартай. Одоо миний сүнс надад ирсэн энэ сүнс маань өөрөө тийм чадвартай. Тэгээ тэрэн дээр одоо тэр ертөнцийн хаан буюу эзэн Чингис хаан надад 70 хэлээр тайлах шийдвэж өгсөн болохоор би тэр уул усны эзэд тий
одоо энэ ертөнцид байгаа бүх юмны эзэдтэй шууд одоо холбогдож харьцаж шууд одоо миний мэдээлэл тэр сүнсний мэдээлэл хоёр ингэж нэгдэж ядгаар бүх мэдээллийг чөлөөтэй авдаг. Бүх мэдээллийг хаач явсан үг нь зүгээр одоо ингэж суужсэн ч давхар надад мэдээл дараагийн даалгавар ирж идэг. Энийг ингэх ёстой, энийг ингэж өөрчлөх ёстой, энийг ингэж үйлдэх ёстой гэсэн бүх мэдээлэл тийм одоо Тэнгэрийн хуулийн дагуу хүний нүдэнд харагддаггүй хууль гэдээ биелээд байгаа. Тэр хуулийн дагуу надад өгч идэг. Тэгэхээр та бас үйл хийхээр орон нутгийг зорих гэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ талаараас тодорхойлъё. Одоо миний үйл ерөнхийдөө эхний үйл шат дуусах тийш хандж байгаа шүү дээ. Тэгээд аймаг орон нутгуудаар явж би одоо Тэнгэрийн зарлиг ард түмэнд одоо өөрсдийнх нь өвгдийнх нь хурыг л үр сачтаа буулгаж байгаа. Энэ хүмүүст энэ монголчуудад өвгд эзэн надаар төлөөлүүлээ тэр их хайраа бэлгэлж гисэн. Тэгээд тэр хайрыг нь одоо дутаахгүй тэдэндээ өгч өөрсдийг нь таниулж өөрсдийнх нь сүнсний хүчтэй холбож энэ тэнгэр заяанд нь л одоо холбож өгөх даалгаврыг авсан. Тэгээд одоогийн миний явах маршрут бол Хөвсгөл аймаг, Уус аймаг, Завхан, Ховд, Баян Үлгий гэсэн энэ 5 аймгаар одоо явах гэж байна. Тэгээд тэр 5 аймгаар явах үйлэн дотроо одоо Монгол түмний цусыг ариусгаж угаах энэ ертөнцийн тэр их хайр гişгийг бас тэр Хөвсгөл аймагт нэгэн сайхан хайрханд буулгаж оршуулсан юм билээ. Тэр хайрхны нууцыг тайлж тэгээд цаашаа Ховд аймагт очиж одоо Монгол түмний үр удмын ховь гişиг, буян гişгийг дуудах юм 2 үйлийг бас давхар Тэнгэрийн зарлагаар гүйцэтгэх гэж үндсэндээ 7 одоо үлийн төлөө би энэ аймагуд руу 3 дахь удаага аялах гэж байна. За дараа нь бас ямар ажил хийхээр төлөвлөсөн байгаа юм? За тэрний дараагийн ажил бол одоо урчууд, зохион бүтээгчид, ур авиаснуудын бас юу байгаа. Тэнгэрийн айлдвар болгоно. Тэрний дараа соёл спортынханд одоо бас Тэнгэрээс илгээсэн тэр их авиас хур гişгийг ард түмэндээ болон энэ их гүрний төлөө зориулсанд нь одоо Тэнгэр талархлаа илэрхийлж надаар дамжуулж өрөөл альдах байгаа. Тэгээд одоо бөө нартайгаа энэ Тэнгэрийн онгойг өөрийн бие залсан тэр агуу одоо суутнууд гэж энэ ертөнцөөр нэрлэж болох юм. Тэр одоо хүмүүст бас 2 дахь удаагийнхаа уулзалт буюу айлдварыг хийн. Тэгээд тэрний дараа одоо эрдэмт мэргэд судлаачид, сэтгүүлчид гэж энэ агуу хүмүүст бас 2 дахь удаага зарлаг болох үүрэгтэй учраас энэ 5 сарда багтааж энэ 4 үйлийг бас хийхээр байгаа. Тэгээд 5 сарын 30-ны өдөр 7 бурхны сүүлийн од буюу 7 дахь од Мөнх Тэнгэрийн алтан хаалгаар Монгол түмнийг одоо тэр сайхан аз жаргалд нь одоо хүргэх тэр сайхан үйлийг одоо Сүхбаатарын талбайд хийх зорилготой Мөнх Тэнгэрийн даалгавраар яг тэр талбайд хийгсэн оногдсон даалгавраар одоо үйлдэл хичээж явна. За танд баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ та зочны ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн зочноор Мөнх Тэнгэрийн ойн скигийнт Мөнх Саруул оролцлоо. Тэгэхээр та бүхэн бас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах хүсвэл манай телевизийн эфирийн утастай шууд холбогдорой гэж хүсэж байна. Тэгэхээр ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна.